Тэгж тохорч яг үндэ итгэхээ аргагүй юм те. Дээрээс нь бүр зургийн нүртэл тарсан байгаа шүү дээ. Хамгийн сонирхолтой нь болохоор тэр яг л одоо үлгэрт гардаг шиг одоо бяцхан биетэй хайрсгүй мэт одоо загсан сүулттэй байсан юм байна. Дэлхийн 2 дугаар дайны дунд үед болохоор усын дагин харсан хамгийн сайн баримтжуулсан тохиолдлын нэг болох Индонезийн Кай арлууд бол бүртгэгдчихсэн юм байна. Йоо бүр дотроос бүр ингэ чичирээд даарчлаа. Тухайн хотын зөвлөлөөс энэхүү нууцлаг амьтныг байдаг талаар нотолсон хүнд $1 сая шагнал олдох хувьас амласан юм байна. Яа бид нар бас айгүй сонирхолтой ертөнцид амьдардаг юм шиг байна. За, hi guys. Дараагийн бичлэгэнд тавтан морил. За, энэ удаагийн дугаард та бүхэнд би юу бэлдсэн бэ гэхээр Лусын дагин байдаг талаар 10 нотлох баримтын талаар өнөөдөр хамтдаа мэдчих болно. Өмнө би Лусын дагин ерөөсөө байдгүй, бараг л үлгэр домгийн зүйл гэж юм боддог байсан боловч эдгээр 10 баримтыг хараад бүр үнэхээр бүр гайхсан тхүү. Яг үндэ би тэр маш их сонирхолтой ертөнцид бас амьдрахыг бас өгөөсгүй байт юм байна. Тэгээд та ч бас нэлээд сонирхолтой байх болов гэдэг үүднээс бэлдэн хүргэж байгаа шүү. За тэгээд долын мөрөдөл өшөө бичлэгэнд орё те. Та бичлэгээс өмнө лайк дараагүй, сабот дэмжиж битэн мартаарай. За бичлэг урцгаа. Энэ удаагийн спонсороор Daily Brand хамтран ажиллаж байна. Та хэд мань харж байгаачлан ингэж нэг уулзах байжээ, чамайг хөрөх гэж ямар удаан хүлээвэ гэж шууд авангуул хайр мэдрээд эхэлж байгаа юм чинь. Дээд доторхон задлах юм бол давхар нэг юм уудтай байт юм билэ. Өмсөж үзэх юм бол гоё ингэж харагдах юм билэ. Өмсгөцсөн айгу тухтаа санагцсан. За тэгээд нэг ийм л гоё харагдаж байна да. Та хэд минь оройн цагаар найзуудаараа ил гаалт хойр суух ч юм уу эсвэл бороотой өдөр балкон дээр гоё ном унших, кофе уух гэх мэтчлэн иймэрхүү гоё тусгай өдөр бол өмсөх юм бол аюу тохиромжтой санагдсан. Та хэд минь Daily-г авах хүсэх юм бол daily.com гэдэг сайтаар орж захиалаарай. Өнөөдөр промо кодон дээр нь Tempka гэж томорч юм бол 15% хөндлөлтөй үнээр яг одоо байгаа шүү. Купон код минь хязгаартай учраас та хэд минь амжилт захиалаарай. За тэгээд өнөөдрийн бичлэгээр хэвлээ Daily-тэй хамт. За 1967 онд болохоор Британий Колумб Лусын дагны тухай бол шуугины төв болсон бол газар байсан юм байна. Нэг өдөр болохоор Катлата онгоцны зорчигчид болохоор Мэйн арлын ирэг дээр одоо амарч буй Лусын дагныг харсан гэж бол мэдээлэл өгсөн юм байна. Тэдний хэлснээр болохоор далайн хаан сүултээ шаргал үстэй цээж нүцгэн эмэгтэй далайн ирэг дээр бол сууж байсан гэх ба зарим ирчүүд нь болохоор түүнийг түүхий одоо хул загас идэж байгааг хараад маш их зоширдсан байдал бол байсан юм байна. Тэрч байтугай Ава мужаас ирсэн нэгэн зуулчин болохоор тухайн зургийг бол дарж амьдсан юм байна. Энэхүү явдлаас хойш одоо дараагийн 7 хоногт нь Лусын дагин дахин нэг удаа бол харагдаж бол байсан юм байна. Энэхүү нууцлаг явдал болохоор нутгийн иргэдийн анхаарлыг үнэхээр татаж тэгэд болохоор түүнтэй холбоотой бол ямар ч хамаагүй мэдээлэл бол хайж эхэлсэн юм байна тухайн мөчөөс хойш. Хотын дэг колонист гэдэг сонин болохоор Лусын дагныг олсон хүнд $25,000 шагнал бол тухайн үед бас амлаж байсан юм байна. Түүнийг олсон тохиолдолд одоо хотын амьдралд дасгах байрлах байр, хоол хүнсээр хангах одоо арга хэмжээг бол өөрчлөлтөн төлөвлөсөн байсан юм байна. Хэдийгээр олон хүмүүс болохоор түүнийг хурамчиж үздэгч, тухайн мөчийг болохоор харсан зүйлдээ итгэсэн хүмүүс болохоор энэ зүйлд бол итгэсээр хэвээр байгаа юм байна. Та гэхдээ бодоод үзтээ яг энэ мөчийг олон хүмүүс нэг зэрэг харсан гэж боддоо. Тэгж тохорч яг үндэ итгэхээ аргагүй юм те. Дээрээс нь бүр зургийн нүртэл тарсан байгаа шүү дээ. Бас дээрээс надад одоо итгэл үнэмшилт хөөсөн зүйл нь юу гэхээр хотын иргэд болон хотынхан тухайн Лусын дагныг олсон бол $25,000 шагнал хүртэл ингээд сонин дээр бичиж амласан гэхээр яг үндэ бүгдээрээ харсан байх бурам боломжтой те. Лусын дагин байдаг талаарх 9 дахь баримт. За 1830 онд болохоор Шотландын одоо Бембекула гэдэг нэртэй аралд нэгэн одоо харамсалтай бас хачирхалтай явдал бол тохиолж ирсэн байна. Далайн эрэгт усанд сэлж буй одоо бяцхан эмэгтэйг харсан нутгийн иргэд түүнийг барьж авахаар бол улаар нь дайрж ирсэн байна тухайд. Айж сандарсан Лусын дагин болохоор зүхтах үед хэдэн хөвгүүд түүн рүү бол чулуу шидэж, нуруугийн тухайд бол онож гэмтэж ирсэн байна. Хэдэн хоногийн дараа болохоор түүний цогцсон эрэг дээр шидэгдсэн байдалтай олдож ирсэн байна. Хамгийн сонирхолтой нь болохоор тэр яг л одоо үлгэрт гардаг шиг одоо бяцхан биетэй хайрсгүй мэт одоо загсан сүулттэй байсан юм байна. Үнийг харсан одоо шериф нь болохоор түүнийг жирийн нэг амьтан бол биш гэж үзэж түүнд зориулж тусгаалan одоо авс хийлгэж цагаан давуунд ороогоод ёс төртөөгөр бол оршуулж байсан юм байна тухайд. Гэвч болохоор ямар ч одоо бусны тэмдэглэгээ үлдээгүй тул одоо тэрхүү Лусын дагныг шаарил өнөө хүртэл хаанч бол онцох хэвээр бол үлдсэн юм байна. Ийм юм болтохоор ч бас л хинч эвгүй сэтгэл төрөш тэ. Яа бид нар бас айгүй сонирхолтой ертөнцид амьдардаг юм шиг байна. За тэгэхээр 8 дахь баримт. За Покахонтс хүүхэлдэйн киноны одоо гол дүр гэдгээр нь бидний одоо сайн мэд түүхэн хүн болох Джон Смит 1614 онд одоо баруун энэтхэгийн эрийн орчимд нэгэн хачирхалтай амьтныг бол харсан юм байна. Тэрээр болохоор уян налархаа хөтөлгөөнтэй, тэгээ хитрхи уурт чихтэй, тэгээд богино хамартай, бүр ногоон өнгийн үстэй эмэгтэйг усанд сэлж байгаагаар нь бол харсан юм байна. Түүний тэмдэглэснээр болохоор тэрхүү амьтан нь
бэлхүүснээс бол дээшээгээ дайжгүй одоо царайлаг эмхтэй бол байсан. Харин бэлхүүснээс доошоогоо болохоор одоо бүхэлдээ загсан хэлбэртэй бол байсан юм байна. Гэхдээ энэ түүхэнд нэгэн том эргэлзээ бол байдаг. Тэр нь юу вэ гэхээр түүхчдийн судалснаар болохоор Джон Смит 1614 онд бол тэнд байгаагүй гэж бол үздэг юм байна. Бүр цаашлаад алдарч зохиолч одоо Александр одоо Думас гэдэг нэртэй хүн өөрийнхөө бичсэн Лусын дагны тухай зохиолыг хүмүүст үнэмшүүлэхийн тулд Джон Смитийг энэ түүхийг зориуд одоо зохиосон байж магадгүй гэж бол үздэг юм байна. Энэ явдлын дараа хүмүүс бол ихэд эргэлзсэн. Тэгээд бодит түүхэн хүн яг үндэ худлаа ярьсан уу? Эсвэл алдарч зохиогч биднийг бол хуурсан уу гэдэг нь одоо хүртэл онцлог хэвээр үлдсэн юм байна. Бас нэлээд бас эргэлзээтэй юм те. Та энэ дээр бас юу гэж чинь коммент дээр бичвэл дээрээ үнэхээр бодит түүхэн хүн худлаа хэлсэн үү? Эсвэл Джон Смит өөрөө худлаа хэлсэн үү? За тэгэхээр 7 дахь баримт. 1608 онд алдарч далайчин одоо Хенри Хейдсон Норвегийн одоо хойд хэсгээр Хүйтэн усан мандлаар аялж байхдаа нэгэн хачирхалтай зүйлтэй таарсан юм байна. Усанд нэгэн лусын даган гарч ирэнгүүтлээ багийнхаа юм харснаа бусад эгч дүүсээ дуудаж эхэлсэн гэдэг юм байна. Хейдсон болохоор тэмдэглэлтэд тэднийг ер нь жоохон эрчүүдтэй ижлэхэн том биетэй, маш цагаан арьстай, тэгээд уурт хар үстэй, далайн хахатай төстөж скумбри гэдэг загас шиг толботой сүлтэй байсан гэж бол тухайн үед бол дүрсэлж үлдээсэн юм байна. Хамгийн хачирхалтай нь болохоор энэ бүхэн бол Брингийн тэнгисийн Хүйтэн усанд бол болсон байна. Ихэнх далаачид одоо лусын дагныг манати буюу далайн үнэтэй андуурч бол хардаг гэж үздэг юм байна. Гэтэл болохоор Брингийн тэнгисийн мөстэй усанд манати огт бол амьдардаггүй. Байгаль судлаач одоо Филипп Хенри Кос болохоор үүнийг судлаад Хейдсон шиг туршлагатай далаачин болохоор хүн амьтдыг андуурах боломжгүй гэж тухайн үед бол баталж байсан байна. Тэгэхээр үүндээ Брингийн тэнгисийн Хүйтэн усанд энэ явдал болсон гэхээр бид нар хизээч үүнтэй бол таарах магадлал маш цөөх юм байна тий. Яг үндэ бидний амьдрал энэ зүйлийн талаар анзаарахгүй л өнгөрөөд яваад байж болох юм байна да. За тэгэхээр дараагийн баримт. 1430 онд болохоор Нидерландын Эдам хотын далан сэтэрч бүс нутаг бүхэлдээ бол усанд автчихсан юм байна. Энэ үед болохоор хоёр охин үнэгээ саахаар завтаа явж байгаад гүйхэн усанд тийчилж буй одоо лусын дагнтай таарсан байдаг юм байна. Охид болохоор түүний гэртээ авчирч хувцлаад тижиж исэн байна. Тэр болохоор ямар ч үг дуурч байгаагүй ч хэрхэн утас эерх нэхийг бол тухайн үед бол сурж исэн юм байна. Хамгийн хачирхалтай нь болохоор тэрээр загалмай өмнө сөхөрч мөргөж сурсан байсан тул нутгийн сүмийн оршуулгын газар тухайн үед бол ёс төртөөгөр оршуулсан гэдэг юм байна. Гэвч болохоор зарим хүмүүс болохоор загсан сүултээ амьтад яаж одоо өвдөс сөхрөх юм бол эсвэл хуурай газар яаж бүтэн 15 жил амьд одоо үлдсэн бэ? Эдгээр асуулт нь болохоор одоо ямар ч одоо тайлбаргүй онцгой хэвээр бол тухайд үлдсэн юм байна. Энэ явдлыг нэрээс сонсож нэрэл усын дагнтай холбоотой кинонууд яг үндэ энэс жишээ авсан юм шүү. Далаа дотор болохоор ингээд сүултээ тэгээ далаагаас гараад ирэхээр ингээд яг хүн шиг хоёр хөлтэй болчтой шүү дээ. Магадгүй эндээс бас сэтгүүлж авсан байж магадгүй л санагдлаа. За тэгэхээр усын даган байдаг талаарх 5 дахь баримт. Энэ баримт бүр үнэхээр галзуу. Дэлхийн 2 дугаар дайны дунд үед болохоор усын даган харсан хамгийн сайн баримтжуулсан тохиолдлын нэг болох Индонезийн Кай арлууд бол бүртгэгдчихсэн юм байна. Японы цэргүүд болохоор далайн тохиолж тоглож буй хачирхалтай амьтдыг олон удаа харсан бөгөөд энэ нь хүзүү, толгой дээр өргөстэй, мөрөг загас шиг амтай бөгөөд бяцхан хүн дүрстэй бол амьтан байсан юм байна. Ориган Икан буюу одоо хүн загас гэж бол нэр өгчээсэн байна тухайн үед. Нэгэн удаа болохоор нутгийн иргэд тэрхүү нууцлаг амьтны загасны тороор барьж Японы багийн төрөөч болох одоо Таро Хорибад бол харуулсан юм байна. Хорибо болохоор овгийн ахлагчийн гэрт ороод шалан дээр одоо хөвтөж буй тэр амьтныг хараад үнэхээр шоконд орж исэн юм байна. Уруулгүй бүртлээ одоо зүүн шиг одоо хурц шүттэй загас шиг амтай хэрнээ одоо хүн шиг царайтай байсан гэдэг юм байна. Маш их цочирцсан одоо ноён Хорибо болохоор дайны дараа амьтан судлаачдыг үүнийг заавал очиж судлахыг уриалсан боловч харамсалтай нь түүний энэ чихүц хүрээм одоо түүхэнд хинч бол итгээгүй байсан юм байна. Тэгээд уруулгүй мөртлөө зүүн шиг хурц шүттэй загас шиг амтай хэрнээ хүн шиг царайтай. Гэхдээ яг өндөө хүний санаандгүй үйлдэлээс болж үүссэн амтан байх боломжтой. Бид чинь бас далаа руугаа бас нэлээ эвгүй юмуд бас хийдэг штэ. Тэгэхээр яг өндөө биологийн уруул явагдаад энэ загснууд хүн дүрстэй болсон байж бас үүсэхгүй тий. Йоо бүр дотроос бүр ингэ чичирээд гарчлаа. За тэгэхээр дараагийн баримт. 1493 онд болохоор алдартай далаачин Христофор одоо Колумб гэдэг нэртэй хүн Карибын арлууд орчимд 3 лусын дайган харсан тухай бол өдрийн тэмдэглэлд бол бишиж үлдээсэн байт юм байна. Гэхдээ түүнийхэр болохоор уран зурагт одоо дүрслэгдсэн шиг тийм үзэсгэлэнтэй бол байдгүй юм байна. Зөвхөн царай л хүнтэй төстэй байсан гэдэг юм байна. Орчин үеийн судлаачид болохоор түүнийг манати буюу одоо далайн үнийг андуурч харсан гэж бол тайлбарладаг юм байна. Гэхдээ түүнд итгэсэн маш олон хүмүүс тухайн үед бол байж исэн юм байна. Түүнд итгэсэн хүмүүсийн үндэслэл нь болохоор тийм асар их одоо туршлагатай далаачин хүн махлаг том далайн амьтныг яаж одоо хагас хүн эмгтээтэй андуурах вэ гэсэн тийм үндэслэлтэйгээр бол итгэжсэн юм байна. Гэтэ нэрээ бодоодсоо чи нэрэл яаж андуурах вэ те? Ингэхдээ андуураагүй юм шиг байна да. Та надад тийг санагдчихна уу? За тэгэхээр дараагийн баримт.
2008 онд Өмнөд Африкт болохоор Кайман хэмээх домогт улсын дагын жинхэнэ шууган бол тарьж исэн байна. Далайн ирэг дээр болохоор амарч байсан хэсэг залуус усанд цалиглах чимээг сонсоод тухайд бол очтол тэнд цав цагаан гэрэлтсэн арьстай урт хар үстэй нэгэн эмэгтэй бол тухайд байсан юм байна. Хамгийн аимшигтай нь болохоор тэр эмэгтэй тэдэн рүү эргэж харахад нэвч шувч ширтсэн овуулаа нүдтэй байсан гэгдсэн байна. Тэр эмэгтэй болохоор яг л хүн уйлж буу мэт маш гонигтай дуу гаргаад уснаас доош авал алга болсон юм байна. Өмнөд Африкийн болохоор энэхүү камин гэх улсын дагнаас бол нэлээд болгоомжлолт юм байна. Учир нь тэр болохоор хүмүүсүүдийн хамгийн хүсдэг зүйлээр нь өвгөш хийж, усан доош татаж оруулж гүн түгждэг гэдгээрээ цуутай юм байна. Тэгэхээр энэхүү үйл явдлаас сэтгэлээд нөгөө мөслийн үедээ бас нэг улсын даган гарч ичээд хүмүүсүүдийг холигдож байгаа гол доош аваад орчдөг штэ. Тэр үйл явдал шиг санагдаад байна. Тэгээ үүнтэй төстэй бас олон кинонууд байдаг хаа. Тэр нэг тусын даган аймаг гоё эмхтэй хүмүүстэр очиж чинь нөгөө хэд нь мангас улс тарангуудлаа бас идчихдэг ч юм уу доош аваад орчдөг тиймэрхүү кинонууд байдаг штэ. Тэгэхээр эндээс сэтүүлжлээ. Бас сонирхолтой. Тэгээ улаан үстэй гэхээр тань төсөөлөж чинь яг үндэ ингээд улаан үстэй штэ. Шарингээ маш. Тийм урт устай хагас нуцгүй хүн чинь тэгээд эргэж харж хин ч хайр үст. Хэдүүлээ ийшээ зүгэлтэлгүй юм байна да. Эйгүү. За тэгэхээр сүүлээсээ 2 дахь баримт. 2009 онд Израилийн Крият Ям гэдэг нэртэй хотод Лусын дагны тухай шууган бол жинхэнэ утгаараа эхэлж исэн байна. Үчийн бүрийгээр элсэн дээр наранд бие шарж байгаад хүмүүс ойртоход дагуулгаан дунд үсрэн алга болдог хөлгүй загсан сүултээ эмэгтэйг олон зуун хүмүүс харсан гэсэн баталгаа бол тухайд гарч ирж исэн байна. Энэ цуу яриа маш хүчтэй байсан тул тухайн хотын зөвлөлөөс энэхүү нууцлаг амьтныг байдаг талаар нотолсон хүнд $1 сая шагнал бол тухайд бас амласан юм байна. Гэвч өнөөдрийн хүртэл энэхүү асар хэмжээний шагналыг хэн ч авч чадаагүй хэвээр байгаа юм байна. Гэхдээ 2009 онд энэ үйл явдал тохиолдсон гэдэг чинь яг үндэ одоогоос нэг 18 жил өмнө болсон юм уу да. Гэхдээ 100 хүнд зэрэг харагдана гэдэг чинь бас юу гэсэн үг юм бэ? Энд чинь юу байд юм шүү. За тэгэхээр хамгийн сүүлийн Лусын даган байдаг талаарх баримт. 2012 онд Зимбабве улсын Кикве болон Борн далангийн барилгын ажилчид болохоор ууртай Лусын дагнаас айж тухай бүр ажиллаа хайж байсан юм байна. Далан дээр техник хэрэгслүүд учир бүтүүлгээр бол эвдэрч шумбагчид болохоор усан доош орохоос үхтлээ айж эхэлсэн бөгөөд нутгийнхан Мамба Мунта хэмээх Лусын дагны уур хилэн гэж бол тухайд бол буруутгаж ирсэн байна. Ажлаа үргэлжлүүлэхийн тулд яажсан бэ гэхээр мухар цусад итгэдэггүй гадны хүмүүсүүдийг ирж ажиллуулж исэн ч гэсэндээ тэд нар хүртэл айж сухтсан юм байна. Эцэст нь болохоор нутгийн зөвлөл болохоор бөө заалж өхөр нэдэлж тухайн зүйлийг аргадж исэн гэж ярьдаг юм байна. Энэ явдлаас хамгийн хачирхалтай нь болохоор Зимбабве болохоор огт далаад гарцгүй улс байт юм байна. Лусын дагны талаар болохоор хүмүүс ерөнхийдөө том далаатай төсөөлж бодож исэн бол энэхүү Лусын даг нь болохоор зөвхөн гол мөрөнтэй л холбогдож байсан нь болохоор хүмүүсийн гайхшилэг бол нэлийн дээд зэгтэн төрүүлсэн юм байна. Яа гэхдээ ингэж бодохоор яг үндэ далан барих үед юу тэр их үүмэнийг тарьсан байж болох вэ? Яг үндэ Лусын дагны хаана амьдардаг талаар хүмүүс зүгээр л өөрсдөө толгоондоо төсөөлдөг байсан бол яах вэ? Тэгээд магадгүй баг үзэгдээд бүр ингээд газрын доорх гүний суугт амьдардаг байсан бол бас их хэвгүй юм те. Бас сонирхолтой. За тэгээд энэхүү дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэн таалагдсан бол лайк дарж, сабо дарж дэмжиж битэн мартаарай. Тэгээд маш их сонирхолтой зүйлийг нэмжлэхэд энэхүү миний бэлдсэн зүйл болохоор ерөөдөө хуучин нотлогоо гэж орж байгаа. Цэж яасан бэ гэхээр шинэ нотлогоо гэж саяхан гарч ирсэн. Тэр нь яаж байгаа гэхээр Discovery гэдэг channel дээр Лусын дагны байдаг талаар бүр дэлгэрэнгүй шинэ нотлогоор гаргаж ирсэн байлээ. Тэн дээр хэлсэн зүйл нь юу вэ гэхээр засгийн газар Лусын дагны гэдэг зүйл хэрвээ байдгүй байсан бол бид уур амьсгалын өөрчлөлт гэх мэт бүх зүйлийн талаар худлаа хэлж байна гэж хүртэл хэлсэн байт юм байна. Хэрвээ та бүхэн Лусын дагны талаар үнэхээр сонирхож байгаа бол би шинэ нотлогоор дахин part 2-ыг дараагийн дугаар дээр бэлдэж хүргэж болно шүү. Та минь part 2-ыг үзэх хүсвэл comments-д бичүүлдээгээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Өнөөдөр business guys миний өмсөж байгаа daily brand-ийн daily болохоор Luminous Blue гэдэг нэртэй загвар нь би өөрөө цэхэр өнгөнд дуртай бас дээрээс нь бүх гэрлээ унтраач юм болвол ёо энэ хардаг guys пост урч байгаа. Тэгээ шөндөө ингээ пост урцдаг заяа аим галзуу хааз. Тад минь энэхүү дээлийг худалдаж авах гэсэн бол dailyzig.com гэдэг сайт руу ороод тэндээс хүссэн загвараасаа харж байгаа сонгож аван гутлаа. Та тэн дээрээс болохоор өөрийнхөө мэдээллийг оруулангуулаа тэр доор харж байгаа хэсгээр Temka гэж томоор бичээд энэхүү дээлийг бүх үнийн дүнгээс 15% хүртэл хямдралтай үнээр яг удаа авах боломжтой байгаа шүү. Энэ болохоор миний зүгээс та хэд минь өгж байгаа бяцхан бэлэг юм шүү.